Сайн үзэгчдээ хөгжөөн цэнгийн Чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар тавих бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгол дүүргийн сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон хүрэлцээж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр биеийн тамирын багш Пүрвд орж. Математикийн багш Баярмаа. Багангийн багш Оюнсрэн. Багангийн багш Нармандах. Математик мэдээлэл зүйн багш Төвшин Жаргал. Технологийн багш Түшиг Тулга. За хойтлын нэгнээс нийгмийн ажилтан Цэцэг Дэлгэр. Нарийн бичгийн дарга Болор Цэцэг. Нийгмийн ухааны багш Ундрмаа. Технологийн багш Мөнх Баяр нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. Сэтгэмж цогцлбор сургууль маань байгуулагдаад бас нэлээдгүй хугацааг үдсэн те. Хичнээн албан хаагчтай хичнээн төгсөгчдийг одоо гаргасан. За тэгээд ер нь алдартай ямар хүмүүс бас төрж гарсан бэ? Сургуулийнхаа талаар танилцуулаач. 1 2 3. За сэтгэмж цогцлбор сургууль нь 1971 онд байгуулагдсан. За 100 гаруй багш ажилтнтай 2000 гаруй суралцагчтай. За төгссөн сурагчдаас алдартнууд гэвэл улсын аврах Сумын Азар, за мөн хөгжмийн зохиолч Бат Эрдэнэ буюу Аранзаа, за нэвтрүүлэгч Цовоо гэх мэт хүмүүс байдаг. Сумын Азар одоо их хурлын гишүүн мөн үү? Зөв. За тэгэхэд мэдээж маш олон жилийн түүхтэй сэтгэмж цогцлбор одоо анх бол ямар сургууль байсан? Нэг сүүл цогцлбор сургууль болсон шүү дээ, сургуулиудыг. Тэгэхээр хэддүгээр сургууль гэж? За 71 онд 46 дугаар багц сургууль нэртэйгээр байгуулагдсан. За 98 оноос сэтгэмж цогцлбор сургууль болж өргөгдсөн байгаа. Зургатаа хэсэг маань ихэж байна. Хамгийн ихний суудлал дээр за Пүрвд орж биеийн тамирын багш алга ташаа тогтоо санал дээр сууч алга ташаа суугаад гэх тий. За Баярмаа математикийн багш Баярмаа маш сайн тооцоолсон байна. Залуугаа суулган гээ тооцоолсон байна шүү дээ тий. За биеийн тамирын багш бол булчин шүрмэс үгүй эрүүл байх хэвээр. Хог жаглагаан дээр суухад бол эрүүл байх хэвээр. Зүгээр анханасаа бас төлөвлөсөн баг. Төлөвлөсөн байсан. За ярилцаад. Гэр бүлтэй юу? Бага. Гэр бүлтэй хүүхэдтэй юу? Байхгүй. Байхгүй юу? Хэл харамсалтай байна да. Одоо тогийн зохиолох юм бол бас эрсдэл багасж магадгүй шүү. Хүүхэдтэй болох эрсдлээ. За нэргээ байда. За ингээд 60 секундын хугацаанд өгөгдсөн хоёр одоо үг байгаа. Тэрхүү үгийг одоо та суглаад зарим үгнүүд амархан зарим нь хэцүү байгаа. 60 секундын хугацаанд зураад та тааж чадахгүй тохиолдолд нэгийг ч тааж чадахгүй тохиолдолд тог цохно гэж байгаа. За нэгийг таагаад нөгөөх нь тааж чадахгүй бол тог зохиол гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр та зурж эхэлснээс хойш шууд хилээд авах хэрэгтэй. За манай бүсгүй бол ямар нэгэн авиа амнаасаа гарахгүй, үг үсэг тоо бичихгүй, зөвхөн зургаал зурна. Зөв зурсан тохиолдолд, зөв таасан тохиолдолд орон зөвлөх хэрэгтэй гэж байна тий. Ойлгомжтой. За ингээд ихний багтаа бүгд амжилт хүсье. Явлаа. 60 секундын хугацаа бол маш богино хугацаа. За тэгэхээр 2 зургууд бол гайгүй байж магадгүй гэж бодож байна. Манай бүсгүй юу ч хэлж өгөхгүй. Залуу жоохон авчихнастай байна тий. Гүйл нохоо юм уу? Юу ч хэлэхгүй. 60 үлт. За дараагийн зурглалгаа орж болно. Дараагийн зургаа мартахаас өмнө тийшээ орсон дээр багч бодож байна. Үг үсэг тоо бичихгүй. Алим. Ямар нэгэн үг үсэг юм бичихгүй. Дараагийн зурглалгаа орё. Хажуугийн зураасан дээр зурж болно. Тэ? Зураасны нөгөө тал дээр зурж болно. Цаг хагастай орсон байгаа. Манай залуу биеийн тамирын багш одоо сайн таах хэрэгтэй байна да тий. Тал биш юм. Хоёулаа адилхан юм зураад ах юм. Энэ солонгосын хойг мойг юм газрын зураг юм шиг юм харагдаад байна. За цаг ерөнхийдөө дуусаж байна. Мартал цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. За юу болов? Ямар ч дуу аваа гаргаж болохгүйгээд их орондоо хэлсэн гэдэг шиг юм болж байна уу юу? Тангаралцсан байсан юм уу юу? Мэдчихсэн бас цохилгоо мэдчихсэн. Юу ч хэлэхгүй байж байгаараа.
За энэ дэр бол луу байсан юм байна тий. Энэ лууг одоо яаж зураад байгаа юм бэ? Луу Алин шүү. луу? Гал үгээд үлээж байгаа. Гал үлээж байгаа. Энэ гал нь юм уу тий? Тий. Энэ ямар туранхай луу вэ? Тэгээ энэ томрууллаа шүү дээ. Томорсон юм уу? Энэ жоохон насны өвчин байгаа юм тий. За хэцүү юм байна. За энэ юу байсан гэж бодож та бүхэн? Энэ таахгүй биш. Буула. Алин биш юм уу? За юу байсан бэлээ? Лего тоглоом гинэ. Лего тоглоом. Тэгээ нэг юм ингээд юутай байдсан шүү. Лего тоглоом чи ер нь их хэцүү тий. Тий, За ер нь бол Лего нэг чи айгүй хэцүү. ингээл бүрхээ. Ингэх юм бол Лего тоглоом болчих магадгүй л Луу бол байгаа үсттэй. тий. Байна. Ингэх юм бол Лего тоглоом болох байлаа. За гэхдээ харамсалтай оноо авч чадаагүй юм байна. Дараагийн үеэс нөхөд оноогоо авах боломжтой. Ингээд хоёр дахь багийг тайснаа өрч байгаа. За хоёр дахь баг гарч ирсэн байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгол дүүргийн сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За тэгэд оюун сүрэн нар мандах нар гарч ирсэн байна. За оюун сүрэн маань тогтоо сандал дээр суусан байна. Тэ? За нар мандах тогтоо сандал руу суулгасан байна гэж тэ. За тэгэд сайхан үзэгчдүүгээ хараас бол тогтоо сандал дээр хүн суулгасан хүн ямар царайтай байд юм. За тэгэд ягаад адилхан үе чацуулч юм шиг харагдаж байгаа тийм. Тэгээд одоо яагаад суулгах ч вэ? Ямар шалгуураар тогтоо сандал дээр суулгах ч вэ? Зураг зурч чадахгүй болохоор Яг нэвтрүүлэг яг эхлэх үеэр тэгээд шүү дээ. За тогтоо сандал дээр суух хүмүүсийн нэрсийг хэн бичиж явах гэж яарал амар яарал. За энэ их яг нэг юм хийчихтэй гэж бодсон яг хийцэн байж тээ. Өөрөө тагын зохиолохгүй гэл. За тэгээд та бол гайгүй зурчна. Яа. Багаангийн багш нар бол тал талын авьяастай байдаг шүү дээ. Бусад багш нараас арай илүүтэй гэвэл те. Ер нь бүх төрөл рүү ингээ хувирчдаг бас нэлийн авьяастай тэгээд амар нярвтай нярвын донд байдаг юм болоо гэж би боддог. За хэдэн жил багшилж байна? 15 жил. 15 жил. Таны 18. 18 жил. За ингээд эхний зургууд бол ойлгомжтой байсан тийм. За ингээд хоёр дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. За манай багш хумсаараа зурхгүй. Хумсаа ихэд гоё бодож ирсэн байна. Гэтэ хумсаараа зурхгүй. Хуруугаараа зурна. Тэ? За цаг явж байгаа 60 секундын хугацаанд өгөгдсөн хоёр зургийг манай багш маань нар мандах багш амнаасаа ямар нэгэн авиа гаргахгүй. За. Хоёр зураг багш юм уу? Баг. За доор нь зөвлөх ёстой. Юу зураад юу болох ч юу мэдэхгүй те. Ямарсан таалцаалах шиг байна те. За дараагийн зураг руугаа цаг хагастаа бараг олж байна. Зөв таасан тохиолдолд доор нь зөвлөн толгоос гисэрхгүй гараараа зүсэхгүй. Юу юм гэж асуухгүй. Тийм. Та толгоос гисэрхгүй зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх гэсэн. Цаг явсаар байна. юм уу? За. Урьдчгаар өссөн юм уу? Дүрслэхгүй. Өстэй бол Самар юм уу юу юм те ой дүрслэхгүй гэдэг дүрслээд байх юм да. Толгоогоос ихсрэхгүй гэдэг ахад сэгсрээд байх юм да. хайч юм дөө. Болохгүй гэсэн үйлдэлбэрийг л давтаж хийгээд байх юм. За цаг дуусаж байна. Цаг дуусаж байна. Юу ийш таалаа та? Энэ ямар ч лсэн толгойтой холбоо Энэ үү? гэж бодлоо. Энэ. Энэ бах. Бах. Энэ одоо ийм бах байдаг юм уу? Бах шиг л харагдлаа шүү. Хайлтсан бах шиг бах байвал нэг хайлж байлсан туулгаар хийсэн тагих юм уу? Тэгээд сонирн бах байна тий. За энэ юу байсан гэж бодож та бүхэн? Тархи. Уржгар үсэ. За юу байлаа? Тархи байсан юм байна. Толгойн тогтоо. Би тэгтээ бас мэдэхгүй ч гэсэн бас нөхүүлээд ирсэн байна шүү дээ. Нөө самар юм уу гэдсэн тий. Ер нь хушиг самартай адилхан гэдэг чинь тархинд. Тархиг ч одоо бас яг нэгэд бид нар яг бодитоор үзчихээг болохоор бас мэдэхгүй. Тэгэхээр ер нь иймэрхүү юм ингээд баримжаатай байдаг тий. Нэг ингэсэн л юм байдаг. Тэгэл тархи болох байлаа. Хүний толгой эсвэл зураад хүний толгой зураад тэрний дотор нэг юм хийсэн болол тархи болохоор байж магадгүй тий. За ямар ч гэсэн 2 оноогоо авч чадсан байна. Дараагийн багийг тайснаа өрж байгаа. Төвшин жаргал маань тогтоо сандал дээр суусан байна. Түшиг толгох тогтоо сандал руу суулгасан байна гэж байна тий. За бүсгүйгээ бас их нугааж байгаа суулгацсан уу? Яасан бэ? Гөөх бат би нэг арай зурх тал руу технологи багш тий. За технологийн багш гэж байна тий. Тэгэхээр ер нь технологийн багш хуучин хөтөлбөрийн багш гэж байсан тий. Энэ технологийн багш технологи гэж одоо хэдийнээс юм нэр томьёо болсон юм бол. Саяхнаас өгдөн дизайн технологид одоо шинэ хөтөлбөр байна. Тэгээ дизайн технологи гэхээр одоо доторх одоо
заах юмнууд нь өөрчлөгдөв юм уу? Яа тий хөдөлмөрийн Нэг их өөрчлөгдөхгүй. тий манайх нь одоо нэг юм өөрчлөгдөж байгаа юм шиг ингээл нэрийг нь өөрчлөлтөд яваад байгаа тий. Нэрийг нь өөрчлөлтөд одоо үр дүн яг адилхан байх болохоор тий. За тэгэд манай төвшин жаргал багш математик мэдээлэл зүйн багш тий. За хэр удаж байна? Хэр удаан багшилж байна? 9 дэх жил. 9 дэх жилдээ багшилж байна. За тэгэхээр саяын зургнууд бол ер нь амархан зургнууд байх гэж бодсон тий. Та бол олигтой зурж чадахгүй байх гэж бодсон уу? Хуруудсан уу? Яасан уу? Төшөө толгойг бодох юм бол муу зурна. Муу зурна. За гэхдээ бас зарим зургууд амархан, зарим бас хэцүү зургнууд байгаа. Ингээд гайгүй зургнууд ирээсэй гэж залбирахад үлдсэн байна. Ингээд 3 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Явлаа. 60 секундын хугацаанд манай түшиг толго маань ямар нэгэн авиа гарахгүй зурх хэвээр. Өсгөө маань хилээд авах хэрэгтэй байна. За. Түвшин жаргалаа. Мэдээлэл зүйн багшаа. За юу ч хэлж өгөхгүй манай хэд тэгээ хоорондоо өрсөлдөж байгаа юм чинь нэгэндээ хэлж өгөхгүй. Энэ сансрын нэг юм яваад ах шиг байна тий. Сансар мансрын. За дараагийн зурглалгаа орж болно. Дараагийн зурглалгаа орж болно. Цаг ахстаа орж байна. Энэ хүүхдийн кинон дээр гардаг юм яваад ах шиг. Маус гар. Гар. За. Хий зургаамжтай таасан. Дараагийн 2 дахь зурглалгаа. За. Амжилттай таалаа. Тий. Ер нь гайгүй өгнөд өгөгдсөн үү? Яасан? Яг ажилтай холбоотой өгөгдсөн биз дээ, тий? Цаатлаа дэлгэцэг зурглаар л яг орж ирлээ. Энд дэр ч ойлгомжтой шүү дээ. Тий яа. Та эсвэл гарын дээр юм хийдэг юм уу? Хийлгүй яах вэ? Энэ бол нэг ер нь ерхий адилхан байгаа шүү дээ. Тий? За энэ бол цом гэж байна, тий? За цом бол яг л адилхан байна. За ямар ч гэсэн манай 3 дахь баг манай амжилттайгаар 4 оноо авч чадсан байна. Дараагийн 4 дахь багийг тайснаа өрж байна. Шагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За ингээд зураг таах хэсгийн 4 дахь баг гарч ирсэн байна. Цэцэг дэлгэр маань тогтоо сандал дээр суусан байна. Болор цэцэг зураг зурнаа гэж байгаа тий. За тэгэхээр манай залуусын өмссөн байгаа энэ гоё цэнхэр бодоолгүй чака гэсэн цэнхэр бодоолгуудыг ST дизайн гэдэг одоо инхтээвний гүрний яг замын урд талд нь байрлаж байгаа. ST дизайн гэж байгаа. Эднийг хийсэн байгаа. За мэдээж Францын логогүй бодолкоор одоо алдартай Францын Gildan гэдэг фирмийн бодолкон дээр за Солонгосын G-Light гэдэг технологиор хийлсэн байгаа. За тэгэхээр угаасан ямар ч тохиолдолд бол энэ бичгнүүд арилахгүй өнгө зүс сайтай гэсэн үг. Тэгэхээр байгууллагууд одоо ингээд янз бүрийн урдаан тэмцээн хийхэд бодоолох хэрэг болдог тий жигдрэх хэрэг болдог. Тэгэхээр зэрэг эднийхэр ST дизайнаас бас үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд зургнууд хэр байсан бэ? Ер нь жоохон хэцүү байсан. Хэцүү байсан. Тийм цом мом гэл тэдэр бол аюу хэцүүсэн. Аа. Ямар зураг ирээсэ гэж бодож байна. Юу зураг байвал зурчих гэж бодож байна. Хамгийн сайн зурж чаддаг юм чи юу байж шээ? Хамгийн сайн зурж чаддаг юм бол гэр. Гэрээ. Яг 10 жилдээ багт яг гэрийг анх зуруулаад тийм ийм гарч байгаа утааг нэг юм бөөрийн хийгээр ингэ явуулаад идэг тийм. За тэгээд таны хувьд манай нийгмийн ажилтан байгаа тийм. За нийгмийн ажилтан бол мэдээж их сургууль гинэ 10 жилд бол ер нь байгууллагууд нэлээд хэрэгтэй ажилтнууд энийг тийм. Бүх зүйлсийг яг ингээд зохицуулж идэг тийм. Таны хувьд одоо хэдэн жилдээ ажиллаж байна? Яг сэтгэм зохицлын сургуульд бол 4 дахь жилдээ ажиллаж байна. 4 дахь жилдээ ажиллаж байна. Нийгмийн ажилтнаар бол 12 дахь жилдээ ажиллаж байна. 12 дахь жилдээ? Тий. За ингээд 4 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Явлаа. За цаг явж байгаа манай багш маань цэцэг дэлгэр багш таагаад ах хэрэгтэй. Цэцэг данчсан ирвэ хийцээний үнэрт гэдэг л юу лээ. Цэцгийн үндэс. Цэцгийн үндэс. Үндэс. Иш гол. Амар Навч. детальчилж хэлж байна те. За цаг явсаар байгаа. Бар шанц. Чавтас. Юу ч хийж өгөхгүй Цэцгийн манай утас. зураач. Хэлхийг хүлээж зогсохгүй цаашаа өргөжлөөд ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй те. Норон хуур. За энэ Цэцгийн өөр чавтас. кинон дээр саяхан гараад ирсэн дээ. Карибын дэгшин дээрэмчин дээр гардаг шиг юм. Цэцгийн үндэс. За цаашаа өргөжлөөд зураа. Жавтас. Цаашаа өргөжлөөд зураа. Үг үсийг тоо бичихгүй. За. За манай цэцэг дэлгэр маань ер мааны бодных болох цэцэггүй л шүү. Цаг дуусаж байна. Бодом явах.
Цаг дуусаж байна. Шанц. Бодар цэцэг юу зорсон гэж бодож байна? Хамгийн ихтэйд энд нэг цэцэг хэмцэг гэж явуулсан. Наран цэцэг чинь тий. Юу байлаа? Сарнаа. Сарнаа. Ер нь сарнаа авч үзсэн үү? Үзсэн үгний авчихсан байлгүй дээ. Үзсэн аха. Тий, нэг иймэрхүү юм байна уу тий? Аха. Сарнаа гэдэг өөр юм өгсөн юм шүү танд. Мөрөө мөр. Харин бүр За энд одоо юу байсан гэж бодож тав хүн? Шанза. Уучир гэнэ. Юу байлаа? хил. Хийл гинэ. Хийлийг чи яадаг лээ? Энд ингэдэг үлөө, энэ дээр ингэдэг үлөө. Яг ийм нөгөө молдоо юм галбартай байдаг үстэй. Гитар шиг Чи юм. нэг иймэрхүү юм байдаг та нэг тий. Гитар шиг. Чи нэг иймэрхүү юм. Оо яа, тийш дээ. Тий нэг иймэрхүү юм байх байсан болов гэж би бодчих. За цэцэг сарнаа бол бас хэцүү л байх л та. За мэдхгүй юм. Энэ цэцэг бас ингэ зураад тэр нь ойлгоход бас хэцүү байлаа. Тэгээ бас та хэрвээ энэ зургуудыг өгсөн бол таахаар байсан уу? Өөрөө зурхаар байсан уу? Би зурхтаа муулдаг. Гэтэ энэ хэцүү л. Сайн энэнийг бодвол зурчаар байсан уу? Зурчаар юм. Зурчаар юм байна. Тэгэхээр хүмүүс өөрсдөө одоо муу зурдаг гэд тогтоо санал дээр суух биш те. Сайн зурн гэж гүрийгээл гараад ирэх хэрэгтэй. За ингээд баг маань харамсалтай дөрөвт баг оноо авч чадсангүй дараагийн үеэрээс оноогоо нөхөд авах боломжтой. Хамгийн сүүлийн багийг тайснаа өрж байна. Өнөөдрийн проект Сэтгэмт Сагсбар сургуулийн хамт олоноор цэж байгаа. Хамгийн сүүлийн баг гарч ирээд байна зураг таах үеийн те. За ингээ ундрмаа маань нийгмийн ухааны багш ундрмаа тогтоо сандал дээр суусан байна. За технологийн багш мөнх хоёр зураг зурхаар болсон байна. За технологийнх бас гайгүй зурж магадгүй гэдээ бас зурган дээр гарч ирээд байх шүү те. За та бол мэдээж гайгүй зурчин гэж бодоод найдал. Тэ. Сая бол харж байгаа бас дөрөвт баг дээрээс харсан байна те. Дөрөвт баг дээрээс харж байгаа. За чи гайгүй зурчих байх гээл гараад ирэнгуут өөрөө бүр мундаг зурдаг хүн сууж иш магадгүй байгаа байхгүй тий. За тэгтээ технологийн багш юм чинь гайгүй зурж магадгүй. Ингээд 5 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Явлаа. За цаг явж эхэлж байгаа. За манай нийгмийн ухааны багш таах хэрэгтэй. Колп. Бариул. Тусуур. Лонх. Арх. Зөв юм бол зүгээд орхол. Уул. Биш юм байна. Хурвалжин. Ширээний өнцөг. Оргил. Галтуул. За эхний зургаа зөв таасан дараагийн зураг руу. За лонх. Юу юм бэ? Үүсэг тоо бичихгүй. Эм. Шилтэй эм. Бариул. Ундаа усны юм ихийг зураад авчих байна тий. Цаг явсаар. Сархад дарс. Цаг явсаар байна. Вино. Юу ч хийж өгөхгүй. Хондог. За манай эрэгтэй багш маань зураач маань юу ч хийж өгөхгүй. За зэрэглээс бас чимээгүй авах хэрэгтэй. Үрсэлтэй явж байгаа болох тий. За цаг ерөөхдөө дуусч байна. За энд галтуул гэж таацсан тий. Галтуулыг бол ойлгомжтой. Энд юу зурсан гэж бодож байна та бүхэн? Халууны шил зурж исэн байна тий. Баг ийм төв байх хэрэгтэй. Энд гэхдээ ийм энэ ихтэй байдаг юм уу? Тий. А яг сүүлийн үеийн нөө электрон шилнүүд бол ийм байгаа л да. Гэтэ яг нөө уучны зурсан бол тий. хүмүүсийнхээр бол одоо сая яг нэг тийм юм байгаа. Иймэрхүү юм тал юм байдаг багш тий. За ер нь хэцүү л байлаа. Халууны шил хэрглэж байгаагүй юу? Хэрглэж ийсэн хэрглэхгүй яах вэ? Сүүлийн үед нэг ийм электрон гарцсан байгаа штэ. Тий. Тий олж аваарай. Мартсан байна. За ингээд зураг таах үе дээрээс багууд маань тодорхой хэмжээний оноонуудыг цуглуулж чадсан. Ингээд хоёр дахь үе болох амны хайрцаг унших үедээ орцгоё. Чакаг нэвтрүүлгийн хоёр дахь үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. За нөхөө үе дээр одоо чихвч зүгээд нөгөө орцогч маань одоо таадаг байсан бол одоо чихвчтэй орцогч таалгаж байгаа орцогч мөн бас гарны хөдөлгөөнийг оруулж өгөх боломжтой болж ирсэн байгаа. За ингээд пүрэвд орж баяр манаар тайзнаа гарч ирээд байгаа. Эдний багт амжилт хүсье. Цаг явлаа. Боржгон. Мод. Боржгон. Мод. Боржгон. Боржгон. Энийг алгаслаа. Гүзээлцгэн. Үдээс. Гүзээлцгэн. Хоёр үг юм уу? Гүзээлцгэн. Хүлээс. Гүзээлцгэн.
Аахгүй яахгүй. Цаг авсараа. Бор шувуу. Бор шувуу. Бор шувуу. Алт. Алх. Алт. Алт. Алх. Алт. Алт. Гараараа дийж болно. Алт. Онгоц. 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 Хонь. Онгоц. Онгоц. Могой. Онгоц. Онгоц. Шуудаа. 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 Гутал. Гутал. Углаас. Гутал. Ааха. Нийгэм. Нийгэм. Имлэг. Нийгэм. Нийгэм. Чихэр. Цайц. Цайц. Цаас. Цайц. Цаас. Цайц. Таац. Цайц. Цайц. Таац. Цайц. Хаалга. Цайц. Цаас. Цайц. Шаазан. Цаас. Шаазан. Байхгүй наа. Шаазан. Таац. Шаазан. 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 Яа. Шаазан. Цаас. Шаазан. Цаас. Шаазан. Хаалга. Амны хайрцаг уншихуйн дараагийн баг гарч ирсэн байна. За оюун сүрэн бага ангийн багш Нармандах 2 гарч ирсэн байгаа. Эдний баг бол 2 оноотой явж байгаа. Дараагийн одоо энэ үе дээрээс 10 оноог нөхөж аваад ялагч болох боломжтой байгаа. Ингээд амжилт хүсье. Явлаа. Манчин. Манчин. Хайлмаг. Хайлмаг. Бууц. Бууз. Гар утас. Гар утас. Гар утас. Офис. Өмс. Офис. 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 Ампант. Офис. Хушиг. Хушиг. Хөл. Хошиг. Хошиг. Хоожил. Хошиг. Хушиг. Хөшиг. Дотор. Хувцас. Дотор хувцас. Пүүц. Пүүц. Бууз. Пүүц. Цаг авсараа. Пүүц. Бууз. Пүүц. Пүүц. Пүүз. Халууны. Халууны шид. Халууны шид. Галт. Уус. Галт. Галт. Уус. Уус. Галт. Уус. Галт уус. Одоо 2 үг дутуу байна. Офис. Эппе. Эппе. Апо. Офис. Офис. Одоо 1 үг дутуу байна. Дууссан шүү дээ. Болцсон шүү дээ. Дууссан юм уу? За. За амны хайрцаг унших үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. Төвшин жаргал түшиг толгоноор маань зураг таах үе дээрээс амжилттайгаар 4 оноог авсан байгаа. Одоо амны хайрцаг унших үе дээрээс 10 оноог авч чадсанаар 14 оноотойгоор ялагч болох боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. За өмнөх баг болох оюун сүрэн Нармандах нарын баг 10 оноогоо аруулын авч чадсанаар нийлбэр 12 оноотойгоор хошуужилж байгаа. Тэгээ 12 онооноос дээш оноо авч чадсан багууд ялагч болоход ойрхон байна гэсэн үг. Амжилт хүсье. Явлаа. Жац. Шил. Жац. Шаазан. Жац. 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 Идик. Идик. Гиз. Идик. 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 Хил. Хилзи. Идик. Идик. Нис. Нис. Нэг. Нис. Зис. Нис. Нэгд. Нис. Нэгж. Жимсний нэр баг те. Мөл. Мөл. Боол. Мөл. Богд. Мөл. Боол. Мөл. Боос. Мөл. Болт. Им. Бом. Мөл. Мөл. Мөг. Хундаг. Хундаг. Байтг. Мөр. Байтг.
2 оноо авсан. Байдаг. Бойтог. Шүхэр. 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 Радио. 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 Дайчуу. Ир. Радио. Налах. Налах. Хадаас. Цагтаа. Налах. Налах. На. 4 оноо явж байгаа. Налах. Налах. Түдэ. Түлэ. Ту. Түдэ. Түдэ. Дүрслээслээ. Түдэ. Дараагийн баг болох цэцэг дэлгэр болор цэцэг нар гарч ирсэн байна. Эдний баг зураг таагч дээрээс оноо авч чадаагүй. Амны хайрц унших үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой байгаа. За төвшин жаргал төшиг толгой нар маань 4 оноо авснаар нийлбэр 8 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Цаг явлаа. За пуужин. 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 Бууц. Пуужин. Эхний оноо Шоколад. 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 Иш. Тоо. Иддэг. Тогооч. Хоол. Шоколад. Шоколад. Ногоон цай. Байцаа. 2 оноо Нүд. Шүлс. Нүд. Нулимс. Нүд. Анивч. Уйлах. Нүд. Ирмэх. Нүд. яг шууд заах. Энэ Уйлах. энэ үдэ. Нүд. Шүгэл. Дараагийн өглөөг орж олно. Бэлээ. Худаг. Удах. Уйлах. Дараагийн өглөөг Ус. Түүх. Худаг. Удах. Галуу. Хайлуу. Гэ. Галуу. Хайлуу. тосож байна. Галуу. За хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Баянгол дүүргийн сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. За ингээд Ундрмаа мөнх баяр нар маань зураг таах хэсгээс 2 оноо авсан байгаа. Энэхүү амны хайрцаг унших үе дээрээс 10 оноо аваад ялагч болоход бас ойрхон байгаа. Тэгэхээр өмнөх баг болох цэцэг дэлгэр болор цэцэг нар маань 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За ингээд дараагийн хамгийн сүүлийн багтай амжилт хүсье. Явлаа. За шар шовоо. Зөв. Эхний оноо Халуун сав. Ус. Тарх. Сайд хүн. Хаан. Сэтгүүл. Биндүүх. Сэтгүүл. За, буг. Яг зөв. Судар. Орс. Онгоц. Орс. Гүү. Орс. За бэлээ. TV тав. Имисав. Гүү. TV тав. Ой, наашаа TV тав. Имисав. TV тав. Ёо зөв. Орон сууц. Яг үнэ. Мөн. Сайд. Орс гэж хэлсэн үстэй. Сайд. Үгүй. Сайд хүн байхгүй юу? Сайд. Чакак. Сайд. Сайд уусаж байна. Сайд.
Шакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард сэтгэмж цогцлбор сургуулийн хамт олон оролцож байгаа. Ингээд бага ангийн хоёр багш маань ялагчаар тодорсон байна. Би түрүүн хэлжсэн те бага ангийн багш нар бол тал талын авьяастаа гэжсэн. Тэгэл авьяасаараа шалгараал гараад ирэх шиг боллоо. За ингээд манай оюун сүрэн багш Нарам андах багш нар гарч ирсэн байгаа. За 12 оноотойгоор хошуучилсан байгаа. Миний одоо хамгийн сүүлийн асуулт бол одоо 15 асуулт байгаа. 15 асуултыг нэг нэгээр нь тавихад хариултыг мэдж байгаа тохиолдолд урдаа байгаа нөхөд бөмбөгийг аваад шууд хариулах хэрэгтэй. Тэ? Хариултыг мэдэхгүй тохиолдолд бөмбөг авахгүй тий. Хоёулаа бас хумсаа бас нэлээд хурцлаад ирсэн болов. Гараа мараа бас урчих үед тий. Болгоомжтой байгаараа. За ингээд хоёр оролцогчтой амжилт хүсье. За эхний асуулт. Гүлчгээ гэж ямар амьтны зулцэг вэ? Чоноо. За тавь. За жоохон чанх хэлээ. Хулган зөв хариуллаа. Алга дашилт яасан бэ? Сандрахаар ингээ хүмүүс ингээд чон мон гэдээ ярьчихдаг байхгүй. За тэгээд дараагийн хоёр дахь асуулт. Аава гэж ямар кинонд дэр хэлдэг лээ? Юу үлэхдэг хиний тоглолтын нөтлөг чимплээ. За 1 2 3 юу ч хэлж өгөхгүй. Аава гэж тэгдэгтэй нэг. Сэрэлт. За зөв хариуллаа. Аава гэдэг нь юу? За гурав дахь асуулт. Хүн дүрстэй хүүхдийн тоглоомыг юу гэдэг вэ? Юу вэ? Дондогма. Юу? Дондогма биш вэ? Бард. Ерөнхийд нэр. Күгэлтэй. Хүүхэлтэй зөв хариуллаа гэж тий. Зөв хариултыг манай Нарман тухайг өглөө. За, жоон чанх хэлэх хэрэгтэй байна. Миний жоохон чих муу шүү тий. Ингээд сайн сонсдог. Үзэгчд маань ч гэсэн бас хариултыг сонсдоггүй байж магадгүй. Дараагийн асуулт. Өргөн хэмжээгээр тархдаг халдвар төвчнийг юу гэдэг вэ? Ерөнхийд. Тахал зөв хариуллаа. Дараагийн асуулт. Монголыг судалдаг гадаад эрдэмтдийг юу гэдэг вэ? Юу ч хэлэхгүй. Судлаач гэж зөвөр хэлэхгүй бах тий. Ямар эрдэмтэд гэдэг вэ? Гадаад эрдэмтдээ Монголыг судалдаг хүмүүсийг гэдэг. Монголч эрдэмтэд зөв хариуллаа. Нарман тохиолч оноог өгье. За манай хоёр бүсгүй маань нэлээд сул дуутай байна. За жоохон чангахан хэлэх хэрэгтэй тий зөв хариулт. За дараагийн асуулт анхааралтай байгаарай. Түүц гэж юу гэсэн товчлоо? Тургуулчны хэсэг ямар ордог байна. За зөв хариуллаа. За дараагийн асуулт чандаг гэж ямар амьтныг хэлдэг вэ? Хуулаа. Зөв хариуллаа. Чандаг гэдэг маань одоо өвлөн цагаан өнгөтэй зун бор өнгөтэй болчдаг. Нэг төрлийн дуулаа тий. За дараагийн асуулт борших гэж юу гэсэн үг вэ? Нийлх. Хамтарч. Борших. Бор өнгөтэй. Юу яах? Наранд Харлах, борлох. Боршсон царайтай гэж хэлдэг юм уу? За, боломжийг өгье. Борших. За, тэндээс одоо шивнээл байна те. За, борших гэж юу гэсэн үг юм болоо? 1 2 наранд халах, борлох биш юм байна. Борших гэдэг маань одоо цай юм уу хоолыг бас ингээ удаан буцалгаад ахаар ингээ гашуун болоо те. Боршно гэдэг. Тэр бол борших юм байна. За, ингээд дараагийн асуултанд оръё. Анхааралтай байгаарай. Ер нь бол маш амархан асуултуудыг тавьж байгаа болохоор бөмбөгийг хамгийн түрүүнд барьж байгаа хүн хариулах боломжтой гэсэн үг. Бөмбөгийг авч чадаагүй байж хариулахгүй гэсэн үг. За тэгээд дараагийн асуулт хатаасаа арчиг юу гэдэг вэ? Хатаасаа ар зөв хариуллаа. Дараагийн асуулт ховч хүний юу амарддаг вэ? ховч хүний хил амрахгүй. Чих амарддаг. Ховч хүний хошуу амрахгүй. Хошуу амрахгүй. Зөв хариуллаа. Нарман тохиолч зөв хариулсан. Хошуу буюу ам амардаг юм байна. Дараагийн асуулт. За түрүүн аава гэжсэн бол одоо өндөө гэж ямар кинонд хэлдэг вэ? Юу штэ? Тунгалаг тамир. Тунгалаг тамир зөв хариуллаа. За дараагийн асуулт. Таиландын нийслэл. Таиланд улсын нийслэл. Бангкок. Барьж байгаа хариулах хэрэгтэй бөмбөг. Бангкок биш. Бангкок юм байна. За За бөмбөгөө авчиж хариулах хэрэгтэй. Жохо итгэл муутай байна те. За манай Нармат багш оноог авсан байгаа. Дараагийн асуулт. Инх улирал дууг анх хэн дуулсан бэ? Инх улирал гэдэг дуу. За зөв хариуллаа. За оюун сүрэн багш зөв хариултыг өгсөн. Дараагийн асуулт. Аратны хаан Арслан хүүхэлдэйн киноны эсрэг дүрийн нэр.
Эсрэг дүү. Муупа. Муфа. А биш биш нэг Хумба. Муфа. Сорвт зөв хариуллаа. Нарман тогч зөв хариултыг өгсөн байна. Хамгийн сүүлийн асуулт энэ хүүхнүүд кинонд жамц дарах зоотехникчийг чөдрөл гэсэн үг хэлдэг. Энэ ямар утгатай үг вэ? Тогтоо. Тогтоо. Үлдээ. Үлдээ. Зөв хариуллаа. За нийт телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ орой мэндийг хүргэе. Тэгээд юуны өмнө манай сургуулийн хамт олныг энэхүү нэвтрүүлэгт оролцох боломжоор хангасан TV5 телевизийн Жак Хак нэвтрүүлгийн хамт олондоо гүн талархлаа илэрхийлж байна. За баярлалаа. Мөн сургуулийнхаа нийт багш нартай, ажилчдаа, эцэг эхчүүд, хүүхдүүдтэй 2017 онд аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байгаараа гэж хүсэн ирүүлж байна. Ингээд нэвтрүүлэгт авхаалт самбаа авиац сүлгээ шахуун оролцож тэргүүн байрыг эзэлсэн эрхэм хүндэт оюун сүрэн танаа TV5 телевизийн Жак Хак цэнгийн нэвтрүүлэгт амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд талархан мөнгөн шагналаар шагнаж дурсам чадгалуулав. Сэтгэм зохицолбор сургуулийн захиргаа TV5 телевиз Жак Хак нэвтрүүлгийн хамт олноос гэж. За. Нэгдүгээрээр нар мандах. За нар мандах багш. За багш. За баярлалаа. За мөн дид байрыг эзэлсэн бага ангийн багш оюун сүрэн танаа гэдэг үг нь адилхан байгаа. За мөн батламж мөнгөн шагналаа. За батламж мөнгөн шагналыг гардуулсан байна. За. За мөн энэ манай сургуулийн лого байгаа. Сурагчид маань өөрсдийнхөө гараар ингээд бүтээсэн. Тэгээд Жак Хак нэвтрүүлгийн хамт олондоо амжилт бүтээл олон сайхан нэвтрүүлгийг хийгэрээ гэд танай студид ингээд дурсаж байгаамаа. За баярлалаа. Ямар том юм бэ? За баярлалаа. За гоё том дурсгалын зүйлтэй бодлоо доо. Жак Хак нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг байгууллагуудын гарын бэлгийг бас гардуулж байна. За ингээд 1-р байранд 2-р байранд орсон 2 оролцогчтой энэхүү Хүннөө моолд байрлах 3D музейд очиж үйлчлүүлэх гэх хэмжээг гардуулж байна. Монголын анхны 3D музей гэж байгаа. За мөн 1-р байранд орсон оролцогчтой энэхүү та бүхний өмссөн байгаа энэ фотолкийг хийсэн ST дизайнаар хөнгөлтэй өнөр үйлчлүүлэх хэмжээг гардуулж байна. За ингээд Жак Хак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хүрэлцээрж оролцсон Баянгол дүүргийн сэтгэмж зохицолбор сургуулийн хамт олонд нь бүгдэнд нь цаашдаа ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзлаа. Тэр баяртай үзчихлээ. Баяртай. Баярлалаа.